Эрүүл байна уу, юм цав байна. Тэгэхээр та бүхэн зүрхний ишим өвчний талаар ойлголтойг яагаад зүрхний ишим өвчин бол их өргөн тохиолддог. Хүндэрсэн нөхцөл зүрхний шигдээс болоод нас баралт хүндрэлх өндөртэй эмгэх байдаг. Тийм болохоор та бүхэн одоо эрүүл мэндийн боловсролоо сайжруулж эмч миний ярьж байгааг авах гэх ухаанаар хандаараа. За тэгэхээр зүрхний ишим өвчин гэж яг юу хэлдэг вэ гэхээр зүрхний одоо булчинд цус хомсрох уу одоо цусан хангамж сэдийл нь очихгүй учраас зүрхэнд одоо хүчил төрөгч болон тэжээлийн дутагдал үүсээд зүрхний булчинд одоо гипокси буюу одоо ишим үүснээс болоод өвдөлт үүсэх, эмнэлзэн зөөрөх одоо эмгэгийг бол зүрхний ишим өвчин гэж нэрлэж байгаа. Тэгээд зүрхний ишим өвчин бол одоо 80-аас дээш хөв, 70-аас дээш хөв зүрхийг одоо тэжээдэх зүрхний титэм суц гэж байдаг. Зүрхний титэм суц нь одоо ихэвчлэн нарийсах, өөрөөр хэлбэл одоо ийм голчтой байж байгаа нарийсаад ийм голчтой болчвол энэ цусан хангамж төдийл нь орсохгүй учраас зүрхний булчинд одоо хүчил төрөгч тэжээлийн бүч цусан хангамж хомсорж очдог. Эндээс болоод зүрхний ишим өвчин үүсэх нь бол одоо нийт ишим өвчний дийлэнх үгийг эзэлдэг гэсэн. За энэ бол одоо та бүхэн сайн мэдэх байх тамхи их татдаг, тамхи татахтаа 20-30 жил татсан, өөх тостой хоолыг байнга хэтрүүлэн эргэлдэг, бараг өөх тос уудаг хүмүүс гэж байдаг тийм. Аль эсвэл одоо аав ээж нь тэтгэврт гарахаас өмнө тархин цус харах юм уу зүрхний шигдээсээр нас барсан. Аль эсвэл одоо өөр одоо эрсдэл хүчин зүйл нөлөөсний урмаас энэ зүрхний титэм суц маань хатуураад нарийсаа зүрхний цусан хангамж одоо хомсдож ирэхийг бол зүрхний ишим өвчин гэдэг. За энэ зүрхний ишим өвчин үүнээс гадна бол бас хэд хэдэн шалтгаан байдаг. Хоёрдугаарт нь болохоор зүрхний одоо титэм суц нарийсал буюу бүтцэн өөрчлөл байхгүй хэрнээ агшлт өгөх юм уу бичил суцсны эмгэг бас нэлээдгүй үгийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл бид нар сайн мэддэг те зүрхний бичлэг хийгээд зүрхний эхо хийгээд хэвэн байна, зүгээр байна, зүрхч эрүүл байна гэдэг эмчнэр хэлээд байдаг гэсэн хэдэж тухайн хүн дээр бол зүрхний одоо ишим өвчний цөвөр илэрсээр байдаг. Энэ бол одоо зүрхний далд ишим юм уу аль эсвэл одоо саяны хэлдэг зүрхний титэм суц агшлт өгөх юм уу бичил суцсны эмгэгээс болж зүрхний ишим өвчин үүсдэг. Энэ бол одоо багцын шинжилгээр онцлогдож жахан төвөгтэй тийм эмэг учраас одоо зүрх судасны нарийн мэрэгжлийн эмчтэй одоо хандаж 24 цагийн хоолтор ачаалтаа бичлэг титэм судасны компьютер тоомоогоор зүрхний эхо хийж одоо бас нэлээдгүй шинжилгээ хийж одоо энэ далд ишимийг илрүүлэх юм аль эсвэл бичил судасны ишимээ зүрхний одоо агшилт өгөх ишимийг илрүүлдэг гэж ойлгож болно. За тэгээд хамгийн гол зүйл нь болохоор одоо ард иргэд маань жахан буруу ойлголттой байдаг. Юу гэхээр өөрт шинж тэмдэг илрээд эмчилгээ хийчихвэл одоо зүгээр болчлоо гэж ойлгодог. Энэ бол өвчин болгон янз бүр байдаг. Зарим өвчин одоо шалтгаанд хүчин зүйл нөлөөлөө шалтгааныг арилгахад ортоос алга болдог. Жишээлбэл одоо бид нар томоогийн ханиад байдаг те томоогийн вирус маань итгэрэхэд ханиад маань уул мөрөг байдаг. Зүрхний ишим өвчний хувьд бол ингээд байнга цэцэг харчилж байгаа юм шиг эмээ ууж эмчийн хяналтанд байж өөрөө одоо өөх төстэй хоол баах хэрэглэх юм уу тамхи татахгүй байх юм эрүүл хэм маяг уралчиж одоо энэ өвчин цааш үүсч хөгжихгүй энэ төвшнээс цааш хүндрэхгүй байж чаддаг гэсэн үг. Эмчилгээ хийгээд эрүүл хэм маягаа уралхад бол тухайн өвчний авц зогсдог боловч одоо тэр судасны нарийсал бүр алга болоод эрүүл хэлбэрт шилжих бас учир дутагдaltaй байдаг. Тийм болохоор та бүхэн өвчин гэдэг зүйл бол шалтгаанд хүчин зүйлийн нөлөөгөөр нөхцөлдөж хүний одоо бүтэц үйл ажиллагааг алдагдуулсны улмаар хүнд шинж тэмдэг илэрдэг. Хүнд шинж тэмдэг илэрхгүй гэдэг өвчин байхгүй гэж ойлгож болохгүй. Ялангуяа энэ зүрхний өвчнийг үүсгэх суд сатуурал бол өөрт ямар нэг шинж тэмдэггүй хөнгөн болон дунд шатанд явж байгаа. Одоо судсыг нилээдгүй нарийсах юм уу аль эсвэл цусан хангамжийг хязгаарлаж эхлэхэд шинж тэмдэг илэрдэг. Тийм учраас та бүхэн энэ эрт хэлрүүлэг гэдэг зүйлд бол хамрагдаж өвчнийг баг дээр нь оншилж эрүүл хэм маягаа уурлаж шаардлагатай бол эмчийн хангалтанд байж урт насалт юм шүү гэдгийг та бүхэнд хэлмээр байна.